За сайн байцгаана. Өнөөдөр миний би Викингс сууралынхаа 1-р бүлгийг дуусгахаар шийдлээ. Айтилстан Рагнараас танай ертөнцид боолуудтай яг л нохоо шиг харьцдаг. Гэтэл та надтай тэгж харьцдаггүй. Би таны боол гэдэгтээ эргэлзэж байна гэхэд Рагнар чи энд амьдардаг. Чиний ч бас ертөнц гэв. Харин Айтилстан өдөр ирэх тусам оргох хүсэл маань сарниж байна. Гэхдээ би эргчлөөд хүн болмоор байна гэхэд Рагнар тэгмээр байвал тэгэлдээ гэв. Айтилстан үргэлжлүүлэн та юунд ингэтлээ бэлдээд сэтгэлээ биеэ хатуужуулаад байгаа юм. Бурхад танд юу гэж хэлж байна гэж асуув. Хөгийн ирэл яг энэ үед цэргүүдээ цуглуулж бүгд зэвсгэлэн хөдлөв. Хаашаа явж байгаа нь ойлгомжтой байцээ. Рагнарыг ойд ан хийж байх үед ферм рүү довтолж хүмүүсийг нь алж эхлэв. Лагерта илд барин Айтилстанд сүх хатгуулж хүүхдүүдэд ардаа зогсоон тулаанд бэлд. Яг энэ үед Рагнар ямар нэгэн зүйл болж байгааг мэдрэн буцан ирж төвөж байгаа цэргүүдтэй тулалдан нэг нэгээр нь түүж гарлаа. Гэсэн ч хөлөндөө хүнд шархтав. Хөлөө чирэн байж гэрлүүгээ алхаж байтал Ийрлийн халзан туслах ар нуруунаас нь нэвт харвлаа. Гэртээ орж ирэн лагерта болон хүүхдүүдийг зүхтаалгаад өөрөө Ийрл рүү гарч очив. Лагерта Айтилстан болон 2 хүүхэд нь зүхтааж чадлаа. Ийрл Рагнарт хандан гин буруугаа зөвшөөрч байна уу? Чи өөхөх ёстой гэхэд би хувь тавилангаа зөвшөөрч байна. Түүнээс өмнө бурхантайгаа ярилцъя. Ойдын бурхан минь надад туслаач гээд 2 эрийг цохиж унгаад морь унан зүхтав. Ийрл амьдаар нь барьж иргээд хүмүүсээ явуулаад байшингийн шатаалаа. Рагнар мориноос бун гол урууд нь зүхтаасаар хадан хясаан дээр ирэхэд нэхүүлүүд яг араас нь гизэг даран гарч ирэв. Хясааны дороос гэр бүлийнхэн завьтай харж зогслоо. Рагнар хясаанаас доош үсрэн голд живж эхлэхэд Айтилстан ус руу үсрэн орж тэврэн гарч ирлээ. Тэд явсаар Флокигэнд хурж ирэв. Ийрлийн харин зочин иржээ. Хажуу нутгийн ноёнтой охиноо гэрлүүлэхээр болсон байв. Флоки лагертай 2 Рагнарын шархыг эмчилж хүүхдүүд нь Тор Фрейя бурханд залбир. Айтилстанч бас өөрийн бурхандаа залбирал үйлдлээ. Викингчүүдийн нутагт цас оржээ. Бьорныг түлээ хагалан зогсож байтал нэгэн дайчин ирээд аав чинь энд байгаа юу гэж асуув. Түүний нэрийг Торстон гэдэг ачаа. Энэ үед Рагнар маань ухаан орсон байлаа. Торстон Рагнарт хандаж манай залуусыг Ийрл ажиглаж байгаа. Тийм учраас Ролло ирж чадсангүй гэж хэлв. Фермээ шатаалгасан, юу ч үгүй болсон. Флокигийн өвлийн үт рүү орсон гэж лагерта санаа зовход юун хувхаа болсон. Бид бүгд амьд байна. Арга нь олдон шүү дээ гэж Флоки хэлв. Бүх зүйл цаг хугацаатай. Хөрсдөд мэдлэх, хөрсөнд шингэгч адил гэж Айтилстаныг хэлэхэд Рагнар танай бурхны сургаал заримдаа манайхтай төстэй юм гээд инээв. Хөгийн Ийрл харин охиныхоо инжинд Рагнарын хөлгийг өгчээ. Торстон Рагнар хоёрыг ярилцаж байтал Флоки бидэнтэй нэгдэнэ үү гэж дуудлаа. Категатад Ийрлийн охины хорин болж байхад Ролло урилгагүйгээр ирэн аз жаргал хүсээд Ийрлд хандаж хүмүүсээрээ намайг дагуулхаа одоо зогсоо. Рагнар аль хэдийн хүсэн. Би үүнийг мэдэрч байна. Тиймээс би та нарын нэг хэсэг болж дайн тулаанд оролцмоор байна гэхэд Ийрл итгэхгүй байлаа. Харин Роллог гэртээ буцаж ирэхэд Ийрлийн хатан ирж эндээс цухтаа. Тэр чамааг аална. Амиа авар гэж хэлв. Хэлсэн ёсоор нь энэ үед Ийрлийн хүмүүс Ролло руу дайран барьж авлаа. Рагнарын хаана байгааг шалгаан тамлсан ч Ролло юу ч хэлсэнгүй. Торстон Рагнар дээр ирж Роллогийн тамлуулж байгааг дуулгалаа. Тэр чамааг барьж өгөхгүй тул өөрийнхөө амийг алдах гэж байна гэж хэлэхэд Флоки энэ бол өрөх байна гэв. Харин Рагнар Флокид хандаж чи Категатад очиж Ийрлийг халз тулаанд дууд. Би тулалдна гэд явуулав. Халз тулаанаас зүхтаах нь шившигтэй. Ойдын бурхны өмнө гэмтэн болж очдог тул Ийрл аргагүй эрхэн зөвшөөрлөө. Шүн дунд сарлуу харан зогсох Ийрл эхнэртэй хандаж би өөрийн хамгийн их хүндэлдэг хүнээ хөнөөх гэж байна. Тэрний хийсэн бүхэнтэй би санал нэг байсан. Гэхдээ түүнтэй хамтарвал намайг дагдаг бүх хүн тэрэнд дагаар орох байсан юм гэж хэлв. Тулааны өдөр болоход Рагнарын шарх эдгээгүй л байлаа. Хүүхдүүд нь болон лагерта санаа зовносоор л Ийрл бас түүний эхнэр санаа зовниж бурханд залбирсаар байв. Эцэст нь Рагнар Лодброк Категатад ирлээ. Роллогийн нүүр авах юмгүй болжээ. Өөрийн хүссэн зэвсгэр тулалдана. 2 удаа бамбайгаа сольж болно гэд тулаан гэлв. Рагнарын хөл шархтай тул хөдөлгөөн нь удаан хүчин сул байлаа. Түүний сэлэм хугарсан тул сүх ашиглан үргэлжлүүлэн тулалд. Ийрл тулаанд илүүрхэж бараг ялах гэж байсан ч Рагнар хариу довтолж үхлийн шарх өгөв. Үргэлжлүүлэн Ийрлд хандан Одын энд ирсэн. Чи түүнтэй нэг ширээнд орон зоог барина гэд үхлийг нь түргэтгэв. Ролло харин Ийрлийн туслах халзан баачкагийн цээжинд сүх цоолоо. Ийрлийн эхнэр шинэ хүргэнээ хутгалж хөнөөгөөд Рагнар манд тухай гэж сөгдөв. Ролло бусад ирчүүд ч бүгд сөгдлөө. Ийхүү манай залуу Ийрл Рагнар болжээ. Ирчүүд ирж Рагнарт үнэнч байна гэж ариун цагиргаараа тангаргалав. Нэгэн ахмад тулаанч ирж би олон тулаанд орсон ч нэг ч шархтаагүй. Хамт тулалдсан нөхөд минь бүгд үхсэн. Одоо тэд бурхадтай хамт балхаалаад найрлаж байхад би ганцаараа хаягдсан. Намайг тулааны талбарт үхэх боломж олгооч гэж гуйлаа. Ролло тангараг өргөх хэрэггүй гэсэн ч
Тэр үнэнч байхаа тангаргалав. Эр зөрөгтэй өгсөн учраас эрэл хаалцсны оршуулгыг сүр дуулантай хийж найр наадам үүсгэлээ. Одоо манай айдэлстэн ламтан сагал ус нургаад баргал викинг хүн болжээ. Нэрээ залуусаа сахалтай залуу хуудсандаа subscribe дарж нэгдээрэй. Харин Бьорн маань сархад уугаад л энэ хоёр эвлэрсэн бололтой. Энэ үед Лагерта Рагнарт дахин хүүхэд тээж байгаагаа хэлв. Үгсэн ирлийн эхнэр охин хоёр цухтаагаар бэлдэж байтал Ролло орж ирж гэрлэх санал тавилаа. Айдэлстан Рагнарок гэж юу вэ хэмээн асуухад чамд үзүүлийгээд галд навч хийв. Утаа суунаглаж гаднаас нэг хэрэг орж ирлээ. Араас нь зөнч орж ирэн 3 жилийн турш хүйтэн үйл үргэлж хэлсэн. Зун нь нар үзэхгүй гэж эхлэн Один болон Тоор бурхтын түүхийг ярьж өг. Айдэлстан энэ бүхнийг эд эсээрээ мэдрэх шиг боллоо. Нийтийн тооллын 793 Нортумбриагийн хаант бас викингчүүд илүү олоолаа иржээ. Айла хаан жанжиндаад могоогоор дүрэн нүх харуулan умардынхныг бас чам шиг хулчгаруудыг ингэж шийтгэнгээд нөхрөө шидлээ. Викингчүүд харин сэлүүрцээ арил. Айла хааны дүү Айдэл Вульф армаа удирдан викингчүүдтэй тулахаар боллоо. Голын эрэгт газартан бэхлэлт хийж байхад хөгшин эрг балхаалаад очиход эсэн ядан хүлээж байлаа. Викингчүүд ашигтай байрлал эзлэн дайснууд төрүүлж хөдөлгөхийг хүлээж байсан ч тэд төрүүлж довтлохгүй байсан тул шүн дунд гитэн очоод гинтийн дайралт гэв. Сэргүүтийг нь яг л талах шиг хэрчэж орхиод Айдэл Вульфийг барьж авлаа. Рагнар танаа хаан чамайг бүх тулаанд илгээдэг үү? Унтлагын өрөөр өгөөч бас гэж дайжганлаа. Англичуудын зэвсэг харин викингчүүдийнхээс хол илүү ажээ. Хөгшин ир амьд үлдсэнтэй гутран бурхад намайг авсангүй гэж гомдол. Айла хаан ууралсаар л зөвлөхүүд нь тэд бол бурхан эсвэл жүтгэр шолом. Тэдэнтэй үгсэн тохирох бос тулалдан тэмцэлдэх хэрэгтэй гэхэд араа сэрэг толгойтой байрын ир тэд зүгээр л дээрэм тонол хийх гэж яваа. Тиймээс алт эрдэнэс өгөөд хөөж явуулах санал хэлв. Бүүн хэрүүл болж байна өө. Яг л манай заасаа тэрж яв. Рагнар Айдэл Вульфийг дагуулan хааны ордонд ирлээ. Айла хаан уулзаж хэлэлцээр хийх санал тавьсан ч викингчүүд юу ч хэлэлгүй буцаад тавглаа. Ролло бол байлдилдаал гээд байна. Харин Рагнар Айлатай ярилцах бодолтой байна. Тэднийг яаж аж төрдөг, ямар амьдралтайг мэдэж авъя гэд буцан очлоо. Англичууд яг л эвэртэй дуулаа үдсэн мэт аяглав. Хааны ордонд зоог барин хүүтэн танилцв. Хүүг нь Эгберт гин. Манай аваргууд яг л 7 жилийн бараа хараагүй юм шиг л хоол руу дайрлаа. Айла юу хүсэж байгааг нь асуухад алтан мөнгө нийлсэн 1500 жин эрдэнэс гэж шоконд орвол. Энэ хэмжээ хитрхи их байгаа тул хугацаа өг гээд хаан зөвшөөрөв. Бас итгэлцлийн баталгаа болгож Роллод адис хүртээлээ. Рагнарыг эзгүй хогуур Лагерта Катигатыг захирах ажээ. Хуучин ирлийн эхнэр Лагертад хүчин зүтгэхийг гуйхад тэр зөвшөөрөв. Флоки харин Роллод уурлан дургуутслаа илэрхийлж тэдний хооронд маргаан өслөө. Айлагийн хүмүүс тэргэнд эрдэнэс ачиж ирсэн ч энэ нь хоосон бас занга байв. За ингээд дахиад л тулаа. Энэ удаад морин цэргүүд дайралт хийлээ. Мэдээж Рагнар бэлтгэлтэй байлгүй л яв. Айла хааны цэргүүдийн чөмгийг нь хаг ташлаа. Хөгшин ир маань харин нуруунда шархаван инээмсэглсээр балхаалаа руугаа одлоо. Ролло харин араатан шиг л тулдлаа. Флоки би хэдэн загалмайтан хороо. Один одоо ч уурлаж байгаа юу гэхэд Флоки хариуд нь инээмсэглэв. Айдэл Вульфд хандан хахад чинь чиний амьд төгсөн хамаагүй юм байна гэд хамийг нь хороож моринд чиргүүлээд Айла руу явуулав. Харин Катигатад Лагерта төрөг төгсөн байлаа. Ялагдлаа зөвшөөрсөн Айла сая л нэг эрдэнэсээ өгч викингчүүд буцан нутгийн зүг хөдлөлөө. Айла хаан харин ууралсаар л викингчүүдийг заавал зүйл дуусгана гэж бурхандаа андгаал. Викингчүүд буцан ирэхэд Лагерта амарчсан ч хүүхэд нь эндсэн байлаа. Хад нэг гараараа өгчхөөд яагаад нөгөө гараараа авчихж байгаа юм гэж Рагнар гомдно. Викингчүүд аянд гарлаа. Тэд мөргөл үлдэж өргөл барь зөргөхөөр Увсаала нэртэй ариун газрыг зорив. Айдэлстан хүртэл Тоор бурхан залбирч Лагерта Фрейгаас хүүтэй болгож өгөхийг гов. Рагнар харин бурхнаас би ахиж хөвгүүттэй болох уу? Надад хэн хөвгүүн төрүүлж өгөх вэ гэж асуув. Рагнар Лагерта хоёрын дунд ямар нэгэн зүйл үйлсэн бололтой. Залбирал дууссаны дараа бурхтын сүнсийг тэмдэглэн найр наадам үүслээ. Ролло Айдэлстан нэгэн зүйл идүүлэхэд тэрээр мансууралд оров. Шүн болж викингчүүд эр эм хөгшин залуугүй мансуурч цэнгэцгээв. Энэ нь бурхад ирснийг тэмдэглэж байгаа хэрэг ачаа. Лагерта Рагнараас үлдэхийг гуссан ч тэр цэнгэн рүү зүгэллээ. Айдэлстан ламтан мансууран явсаар хуучин ирлийн охин дээр очив. Өглөө болоход Увсаалаад Хорик нэртэй хаан ирлээ. Тэр Рагнарыг тэрэн мэдчлээд чиний алдрыг би сонссон гэхэд Рагнарч бас таны алдрыг би сонссон. Би танд хүчин зүтгэхийг хүсэж байна. Та надтай хүчээ нэгтгэхэд илүү олон зэрэгтэй өрөнд рүү дайрыг. Хорик хаан саналыг зөвшөөрч хүч нэгтгэхэр боллоо. Роллог цэнгэнд оролцсонд ихнэр нь уурлан дүүч нь Хорик хаантай уулзж байхад чи энд байх ч гэжгээд хорыг нь жоохон малтаж өгөв. Хорик хаан Рагнарыг илч болгон өөртөө дайсагналцч бүү Бьорк гэгч рүү илгээхээр боллоо. Энэ үед Айдэлстан нэгэн хуургатай ярилцах үедээ өөрийнх нь амиар бурхтад дахил өргөхөөр
Рагнар дагуулж ирснийг мэдэж ав. Гэсэн ч зөнч тэрнийг Один зөвшөөрөхгүй. Тэр өөрийн бурхнаас татгалзаагүй. Тиймээс өөр хүн олог гэхэд Рагнарын дайчдын нэг нь өөрийгөө золиослохоор боллоо. Бурханд тахил болгон 9 хонь, 9 ямаа, 9 хүн гэх мэт бүх төрлийн 9 зүйлээр өргөл өргөдөг бололтой. Рагнар тэргүүтнүүд Хориг хааны зараалаар Ярл Бьорктой уулзахаар ирсэн ч тэднийг тун таагүй өгтөж ав. Харин Рагнарын нэрийг сонссны дараа өөрөөр хандаж дайлцайлж хүлээж авлаа. Хэлсэн саналыг нь сонсохгүй байсан тул Рагнар явхаар бостол азанж бай. Тэр газрыг минийх гэж зөвшөөрвөл баялагийг тэнцүү хувааж авъя гэв. Харин Ролло Рагнарын өмнөр ярианд оролцоод байсан тул Роллог тэнд үлдээгээд Флокийг Хориг хаанд саналыг нь хэлүүлэхээр илгээв. Энэ үед Лагерта зөнчөөс нөхрийнхөө талаар санаа зовон асуухад нөхрийн чинь амь насанд аюул алга. Харин өөр зүйл тэрнийг занал хийлж байна гэв. Ярл Бьорк Роллотой уулзсан ах トゥ ус хоорондоо эвдрэлцэх тохиолдол байдаг гэд өөрийнхөө дүүг хороож байснаа ярьж өглөө. Ролло харин Рагнар хизээж тийм зүйл хийхгүй. Би ч ялгаагүй гэв. Үүнийг сонссон Бьорк чи агуу дайчин байх л та. Гэхдээ чиний нэр алдрыг би сонсоогүй юм байна гэж мөн л хорыг нь малтлаа. Торстон ойд явж байгаад нэгэн залуу ахаатныг усанд орж байгааг харж ав. Харин ахаатан танаа Рагнар эзэн чинь надаас уучлалт гуйх ёстой гэд нүрийг нь зүсээд буцаав. Үүнийг сонссон Рагнар та хоёр буцаж тэр хүүхэн дээр очиод намайг өрж байна. Хувцастайч биш, хувцсгүйч биш, өлсгөлөнч биш, сатгаланч биш. Ганцаараач биш, хантайч биш гэж хэлээрээ гээд явууллаа. Гэтэл тэр эмэгтэй нохоо хөтлөн гартаа алин барин загсны тор нөмрөөд хурж ирэв. Түүний нэрийг Аслау гүнжигдэг ачаа. Рагнар Аслаud хандан би дагуу үнсэн модыг үзэхээр явж байна. Чи хамт явах уу гэж асуухад Аслау зөвшөөрөв. Тэднийг дар суун дотнд байгааг харсан Бьорн хэрвээ ээж энд байсан бол хуухнагийг нь хуу татах байсан даа гэв. Угаасаа мань Рагнар хараад чичрээд байх шиг байна л та. Бьорк харин Ролло талзасч Рагнар тэр хоёрын дунд яс хаясаар л байлаа. Флоки Хориг хаан дээр ирэн Бьоркийн саналыг хэлэхэд тэр зөвшөөрсөнгүй. Рагнар аюулд орвол тэр л үз. Өөр элч болгоод явуулж хүн олдно гэж навширлоо. Рагнар Аслау хоёр улам дотн болсоор эцэст нь бүр нэг орондоо отголоо. Бьорн эцгийнхээ хийсэн зүйл дургуутсан. Та бол хуурамч гэж уурал. Рагнар харин энэ явдал давтагдахгүй. Би ээжд чинь чин сэтгэлээсээ хайртай. Бие барьд дийлсэнгүү гэж тангаргалав. Шөнө нь тангарахтаа хурж Бьорн хүүг баярлав. Рагнарыг ийхүү бүдэлд цөхөн явхад Катигатад тахал гарч олон хүмүүс үхэж айдалстан хүнд өвдсөн бол Геда охин нас барчээ. Рагнар хийсэн зүйлдээ гимссэн байдалтай сууж байтал Аслау ирэн хүүхэдтэй болсон гэдгээ дуулгаснаар тэр инээмсэглэн дээш гарan хэвтлээ. Флоки харин буцаж ирлээ. Хориг хаан саналыг нь зөвшөөрөөгүй мэдвэгцээ Бьорк Рагнарыг даруйхан эндээс тонил. Эсвэл тангаргаа цуцал гэв. Рагнар юу ч дууралгүй Ролло руу ширтсээр л суулаа. Бьорк Роллотой ганцаарчлан уулзаж надад дайтахаас өөр зам үлдсэнгүй. Дүү чинь надтай нэгдэхгүй нь ойлгомжтой. Харин чи миний талд тулал бид хамтдаа шинэ улс байгуулж чадна. Рагнар өгвөл чиний нэр алдар түгнэ гэв. Энэ үед Рагнар хаалга онгойлгон Аслауд дээр орж ирээд хэвлий дээр нь гараа даран хэвтлээ. Лагерта харин далаа ширтэн зогсох бол Ролло Бьоркийн саналыг зөвшөөрөн дүүгийнхээ эсрэг тулалтахаар болов. Ийхүү 1-р бүлэг манд дуслаа залуусаа. 2-р бүлгийг үзхийг хүсвэл лайк дарж, subscribe хийж суугт нэгтээрэй.